За сайн байцгаана бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрийн үүсгэсэн баг хэдэн цагийн дотор үүсгэсэн маш сонирхолтой төслөө танилцуулж байна. Вебсайт энэ болонгод Vivid Story AI гэдэг цэг студио гэдэг вебсайт нь байгаа. Энэ болонгод зураг болон бичвэрийг хослуулан уран бүтээч тим төгий хэмэл оюухан төсөлмжтэй бүтээдэг тийм платформ байгаа. За ерөнхийдөө ингээд вебсайт Facebook нь бол үүссэн байгаа. За ингээд вебсайтн дээр бол ингээд вебсайтаа бол одоо ингээд танилцуулъя. За ерөнхийдөө би сая бас нэг хэдэн зураг татсан байгаа. Жишээ нь одоо энэ хүүхдийн зураг байгаа. За энэ дээр би сая ингээд эдрээс харж байгаа ер нь мөрдөгчин зүгээр юм байна гэж мөрдөгчийг сонгосон байгаа. Тэгээд шидэт гайхамшиг гэдгийг шидэт гайхамшигт гэдгийг сонгоё. Мэдээж Google-тэй юм чинь те. За тэгээ баатарлаг гэдэг сонгочихъя. За одоо тэгээд энэ гол дүрийг тодорхойлох хэрэгтэй. Гол дүрийг би юу гэж тодорхойлох вэ гэдгээр дээр бичнэ. За гол дүрийн баатар маань болгоод мөрдөгч ажилдаа маш сайн, үнэнч шударга тим байна. За бичсэн текст харъя. Гол дүрийн баатар маань болонгууд мөрдөгч ажилдаа маш сайн тим байна. За яг хөө ерөнхийдөө ингээд өгчээ. Тэгээд нэрээ энийг бичиж текстээ бичиж явцдаа нэрээ бас юу яаж болно? Энэ дээр олонготой бичгийн машины бас чимээ оруулж болно. Ингээд хүн болгонд тусалдаг тусархаг мөрдөгч гэдэг юм уу те. За эсвэл энэ одоо ингээд гол дүрийнхаа ингээд дүр хүүргийг тодорхойлж явахдаа бас ингээд салхины чимээ бас сонсож болно. Эсвэл ийм киберпанкос аюу сонсож болох нь байна. За эсвэл эртний ийм хөөгөө сонсож болох нь байна. За эхлэлийнхаа хэсгийг төрвье. Бүтээч орон зайтай холбогдож байна. За ерөнхийдөө ингээд бидний ингээд өгсөнгөө өгөгдөлд суурлаад ингээд жишээ нь ингээд түүхийг үүсгэж байна. За түүх нь бэлэн боллоо. Түүх маань бэлэн болонгууд юу яаж болно? Өгүүлэгчийн хоолойг бас сонгож болно. Алтаалон эмгтэй хоолойгоор уншуулах юм уу? Эсвэл үүлэнгээр уншуулах юм уу? Эсвэл хүдрэх хоолойгоор уншуулах юм уу? Эсвэл зэвийн хоолойгоор уншуулах юм уу? За сэвшээгийн хоолойгоор сонсъё. Тэгээд нэрээ бас энэ дэр ингээ үг үсгийн алдаа байвал ингээд бас засч болно. Хэмэл оюухан чинь бас тийм ч 100% найдвартай биш. Гэхдээ ерөнхийдөө бол энэ Google-ийн юу бол их сайн байгаа. Ер нь алдаа ер нь их бага байгаа. Ойн гүнд орчих нэрс төгөлд ямар нэгэн хэрэг гарвал барбаныг ерөнхийд нь ингээд харчиж болно. Үгсгийн алдаа байна уу? За ер нь бол байхгүй шинжтэй. Тэгээ энийг бас ингээд архивт ингээд бас хадгалж болно. Тэгэх юм бол ингээд архив руу ингээд орчихно. Дараа ингээд энэ түүхийг үргэлжлүүлэх эсвэл дахин сонсох ч юм уу, үзэх ч юм уу те тэр байдлаараа ингээд бас байж болно. За ерөнхийдөө ингээд өгүүлэгчийн хоолой ингээд сонгосны дараа энэ маань ингээд боловсруулалт нь ингээд ойролцоогоор 10 секунд бол явдаг байгаа. За энэ маань ингээд 139 хүүхдэд байгаа юм байна. 1 минут хүрэхгүй байгаа юм байна. Унших төвшин ийм байгаа юм байна. Үгийн зорилт за нэг би бол нэг 250 хүүхдэд бичиж бодсон болооч 130 үг гарсан байна. Тэгээс өшөө их үг бичвэл бас үгийн тоос их гарна. Ойн гүнд орших нэрст төгөлд ямар нэгэн хэрэг гарвал хэн бүхэн хамгийн түрүүнд Барнабигийн хаалгыг тогшдог байв.
Тэр бол одой модод болон шидэт мөөгнүүдийн дундах хамгийн тусрахаг, хамгийн ухаалаг, цэнхэр үслэг мөрдөгч билээ. Жижиг хэмбитээч зүрх нь арслангийн шиг зоригтой, бусдад туслахын тулд амиач өхөөс буцахгүй тэрээр өнөөдөр маш чухал мөрийн мөрөөр явж байлаа. Ойн гүндэх мянган жилийн настай царсан модны доороос алдагдсан шидэт гэрэлт самарны нууцыг тайлахаар эрен сурвалжлахдаа тэрээр гартаа нэгэн нууцлаг заяадаgjээ. Саяхан л нам гүн байсан ойд гинтхэн шидэт уур амьсгал эргэлдэж Барнабыг нүд гайхсандаа дув болов. Ойн хамгийн жижигхэн оршин суугч банах гэр бүлээ алдсан шоргоолжны хатагтайн улимсыг арчиж өгчхөөд түнгэж эргэж хартал. Түүний өмнө хизээж харж байгаагүй нууцлаг гэрэлт мөр тодорч хэлсэн нь энэ байв. Хизүү бүхнийг таван туулахад бэлэн эрэлхэг мөрдөгчийн шин хадал явдал энэ хүү эхэллээ. За энэ текстээ бас ингээд хуулаад авчиж болно. Facebook дээрээ ингээд бас ингээд оруулж болно. За тэгээд бас зургийг ингээд бас оруулчих болно. За яванда бүр ингээд ширлэх процессыг ингээд бүр ингээд гоё ингээд дуу муутай ингээд хийчдэг ингээд болох ингээд юуруугаа ингээд явнаа. Тэр бол дараа чих байна. За тэгээ одоо тэгээд яах вэ? Ингээд дуусахгүй. Химл оюун ухаантай хамтраад энэ дүрийнхээ ингээд намтрын ингээд бас ингээд улам ингээд боловсруулж ингээд бас өөрчилж болно. За эсвэл AI зөвлөгтэйгөө холбоод энийг гээд улам ингээд баяжуулж болно. Одоо шинэ доор нь бас ингээд өөрөө бас ийм оруулмаар энэ тийм оруулмаар гэдэг ингээд бичиж болно. Орьсон суугчдын тусламжтайгаар Барнаби хэрхэн жижиг сэжирүүдийг нэгтгэж нууцыг тайлж байгааг харуулв. Хулгайч нь үнэндээ хорон санаатай биш харин тусламж ирэн аргаа барсан нэгэн байсан гэх гинтийн эргэлт оруулав. За энийг оруулъя те. За одоо ингээд энэ ингээд юугаа өөрчилж штэ. Одоо ингээд ингээд зохиолоо. Зохиол маань ингээд ерөнхийдөө ингээд өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Хулгайч үнэндээ хорон санаатан биш гээд. За энэ хаан орсон байна. За хаана орсныг нь харж чаддгүй ороогүй бахтаа өөрчлөлтөн. Энэ хүү шинэ өнцгөн цохол гэлүү гүн гүнзгий хүмүүнлэг болгож энэ хулгайчийг зүгээр нэг хорон санаатай биш харин аргаа барсан тусламж хүсэгч тэ сонирхолтой ингэ болголоо. Энд орсон байна те. Тэрхүү гэрэлт мөр нь аимшиг дээрэмснэх биш харин жичрэн дааш тусламж ирэн аргаа барсан бяцхан амьтны сандарсан хөлийн мөр байв гэж. Энд орсон байна. За намтрыг болонгууд нэрс төглийн хамгийн ухаалаг зоригтой цэнхэр үслэг мөрч юм аа. За дүрийн намтрыг ингэж бас оруулж болох нэ.
За дүрийн дүр төрхийг бас солиод нэг үзье. Нэг ус нэг оруулаад дахиад нэг туршаад үзье. За ингэж яхтай гоё ая тавьчих болж байгаа юм. За хөдөр ирээр уншуулъя. Засварыг бас хадгалж байгаа маа. Тэгээд бас нэрээ ауди бэлэн болсны дараа ингээд аудио бас татах боломжтой байгаа. Тэгээд текстээ татаад аудиога татаад зураг нь бэлэн байгаа юм чинь видеогоо бас хийж болно. Тэгээд видео хийгээд үлгэрээ зохиолгоод YouTube дээр ч юм уу ямар нэгэн платформ дээр бас ингээд үлгэрүүдээ бас Нэрст төглийн хамгийн аглаг гүнд орших мянган жилийн настай царсан модны доороос шидэт гэрэлт самар алга болсон тухай мэдээ ойн оршин суугчдыг төгшүүрт автуулав. Харин манай Бяцхан Баатар хөх нэрс шиг үстэй хизээд ухаан уралдуулж явдаг зөрөгт мөрдөгч маань айсангүй. Түүний зүрх сэтгэл бусдад туслах, ойнхоо амар амгаланг хамгаалах халуун тэмүүллээр дүүрэн байлаа. Самар алдагдсанаас хойш навшисын шивнээч арай өөр нууцлаг аясаар дуугарах шиг. Тэрээр том дугуйнуудээ гайхшрал, шийдэмгий байдлаар дүүргэн хэргийн газраас үлдсэн шидэт гэрлийн үл ялэг мөрийг олж харав. Ойн зүрх болсон гэрэлт самрыг би заавал олох болно хэмээн тэрээр Бяцхан цээжээ дүүрэн амьсгаа авч өөртөө амлав. Ийхүү жижигхэн мөртлөө агуу том зүрхтэй хөх үслэг мөрдөгч маань ойн түүхэнд хизээч мартагдахааргүй хамгийн эдрийтэй бөгөөд ид шидийн адал явдал таялалда итгэл төгс гарлаа. За одоо тэгээд энэ аудиога ингээд татчихж байгаа маа. Аудиога Нэрст төглийн хамгийн аглаг гүнд орших мянган жилийн настай царсан модны доороос шидэт гэрэлт самар алга болсон тухай мэдээ ойн оршин суугчдыг төгшүүрт автуулав. Харин манай Бяцхан Баатар хөх нэрс шиг үстэй хизээд ухаан уралдуулж явдаг зөрөгт мөрдөгч маань айсангүй. Юу маань хааш орчих. Түүний зүрх сэтгэл бусдад туслах, ойнхоо амар амгаланг хамгаалах халуун тэмүүллээр дүүрэн байлаа. Энд шүү дээ. Иш орсон байна. Нэрст төглийн нууц. Нэрст төглийн хамгийн аглаг гүнд орших мянган жилийн настай царсан модны доороос шидэт гэрэлт самар алга болсон тухай мэдээ ойн оршин суугчдыг төгшүүрт автуулав. Харин манай Бяцхан Баатарын аглаг гүнд орших мянган За энэ хоолойных гоё шин. Энэ хоолой шиг үстэй хизээд ухаан уралдуулж явдаг зөрөгт мөрдөгч маань айсангүй. Түүний зүрх сэтгэл бусдад туслах, ойнхоо амар амгаланг хамгаалах халуун тэмүүллээр. За энэ би бас өмнө бас хийжсэн. Цасан ширхгүүд түүний параан ноосон ороолт дээр шүнийн одод мэд гялалцсан буухад намун алсад зэрэглээтэх мөнгөн хөх тэнгэрийн хязгаарт алтан гадас одундах үүдэн цэнгэлдэх хүрээлэн наадмын уур амьсгалаар. За ерөөд ингээд аудиога татчихж байгаа. Текстээ ингээд хуулаад авчиж байгаа. Эсвэл ингээд энийг хадгалчихж байгаа ингээд. Ингээд хадгалчих бас болж байгаа юм. За юу яа. Зураг солиё. Өөр зураг оруулж үзье. За. Гахаан гаргийг оруулъя. Олонгууд жоохон жоохон уран зөгнөлт марк явуулъя. Төгшүүртээ яаралтай. Аюул занал хийсэн байдлаар явъя.
Гахаан гаригийн чадварлаг гахаа. Гахаа. Тэр бүх зүйлийг мэддэг, бас чаддаг. Бас чаддаг. Түүнээс гахаан гаригийн бүх зүйл хамааралтай байдаг. За ерөнхийдөө одоо ингэсгээд оруулж тэ. Бүх зүйл хамааралтай байдаг. Сэхний чимээгээ тавьчихнаа. Ерөнхийдөө болонгод би ингээд энэ гол дүрийн дүр хүүрэг дээр ерөнхийдөө нөх амар ач холбогдол өгөхгүй байгаа. Яг хөө энэ дээр нэлээд ач холбогдол өгөөд бас нэлээд онцгойлын гаргаж өгөх юм бол бас тэр чинээгээр бас зохиол маань бас их гоё болно. Би яг хөө ерөнхий ингээд таймлаад ингээд танилцуулж байгаа болохоор ерөнхийд ингээд бичиж байгаа юм. Тэгээд би өөрөө нөгөө компьютер дээр өөрөө нөгөө нэг ийм програм хийсэн. Одоохонд ер бичих шаардлагагүй болсон. Урт текстүүдийг ерөнхийдөө дандаа ингэ хэлждэг болсон байгаа. Тийм тэгээ бас оюун ухааныхаа юуг бас сольж олно. Тэгээд манайх бас энэ про бас юу захиалгын бас үйлчлэгээ байгаа. Subscription үнэгүй хэрэглэгч бол ингээд 3 удаа түүх яана. Та сард 99,999-ийг төлөх юм бол 22 удаа ийм түүх ингээд үйлдвэрлэх ингээд ирэх байгаа. Та ингээд про багцыг авах юм бол та ингээд бүх юмыг ашиглана. Тэгээд дээрэс нь 99 удаагийн түүх хурлах, зохиол найруулах эрх бас олгогдох байгаа. За ерөнхийдөө юм бэлэн болсон байна. За эмэгтэй хоолоогоор уншуулъя те. Үүлэнгээр нэг уншуулъя. Гахаан гаригийн хувь заяа түүний ганцхан хөдөлгөөн гаргах шийдвэрээс хамаардаг байлаа. Гаднаасаа тэрээр энгийн нэгэн шар, улаан судалтай цамц өмсөж, толгоогоо маажин зогсох айдуу нэгэн мэт харагдах боловч түүний том нүдэнд аимшиг түгшүүр, уралдах бодлууд эргэлдэж байв. Гаригийн цөмдөх энергийн үүсгүүр унтарч, харанхуй хүчин хэр хязгаарыг нь даван товтлоход ганцхан хором үлджээ. Тэр цонхоор ширтгэхдээ гаднах амар амгалан тэнгэр бол юрдүүл хуурамч баг гэдгийг мэдж байлаа. Түүний яр бусын зүн совын бүхнийг чадах ухаан л энэ ертөнцийг сүйрлээс аварч чадна. Сүүлчийн тохиолдол хангинахад тэрээр уртаар санаа алдаж өөрийн нууц төхөөрөмж рүү гараа сунгав. Цаг хугацаа тэдний эсрэг гүйж байлаа. Тэр одоо л хөдлөхгүй бол гахаан гариг үрд харанхуйд автах болно. За янз. За энийг татчээ.
Гахаан гарагийн хувь заяа түүний ганцхан хөдөлгөөн гаргах шийдвэрээс хамаардаг байлаа. Гаднаасаа тэрээр энгийн нэгэн шар улаан судалтай цамц өмсөж топ За. За нэг иймэрхүү. За өөр ямар зураг үзэх үү? За ийм нэг байгалийн зураг байна. За ийм төрөгч мэрэг төлөгч байна. За Монгол ирийн. За Монгол ирийн. За домог төлс их гэдэг нь сонгочих. Тийм яруу гоё тийм тансаг тийм шүлгийн байдалтай тий. Тэгээд тийм уур амьсгал нь тийм баатарлаг бай тий. За энэ дээр зүгээр биччихээ дөө. Зүгээр ингэж юугаараа биччих болно. Мессеж бичиж байгаа юм шиг. За энэ дээр бичсэн юм байна. Монгол бүх яг л арслан шиг хүчтэй, баавгай мэд нүсэр биетэй. Биш ээ. Эн чин өөр бүх дээр биччихсэн. Энэ дээр болонгод Монгол ирэх хүн. За яг зүгээр ингэж орчтоо. Өө би энэ бичгийн машиныхаа чимээг оруулах мартаад байна. Энэ бичгийн машины чимээ ингээд оруулчих юм бол ингээд айгүй гоё. За алдаа заасан байна. Нилээн их ашигласан учраас одоо төр паузлж агаад болъё гэсэн байна. Энийний ард нөгөө нэг ашиглаж байгаа. AM нь болгон тодорхой хэмжээний лимиттэй байдаг. Гэвсээ ойр орхон бас нилээн ашигласан болохоор тэгж ах шиг байна. Одоо нэг туршаад үзье. За одоо болчихлоо. За энийг жиг хөдөр ирээр уншуулнаа. Яванда энэ бас энэ унших хэсгийг бас Хөх тэнгэрийн доорх хязгааргүй уудам талд догшин салхи архиран эсгэрч эртний домогт баатруудын сүнсийг сэрээх мэт хөрст алтан дэлхийг чичрүүлнэ. Алтан нарны сүүгчийн улаан туяа түүний хүрэн чирэг бахим цээжин дээр тусаж сүлжсэн урт гизэг болон эртний ясан хүзүүний зүйлт нь их нутгийнхэн сүр хүчийг улам бүр тод илтгэн. Тэр бол уудам талын эзэн хөх чонын цустай ирлэхэг Монгол эр хүн билээ. Түүний ширүүн харцанд тэнгэрийн догшин аянган нуугдах мэт харагдах бөгөөд анир чимээгүй зогсолт нь эрг шуурхыг зүгнэн буй мэт туйлан сүрлэг. Сэлмийн иршиг хурц хараагаараа тэрбээр харийн дайсны хүлийн чимээг алсаас чагнаж өвөг дээдсээс өвлөгдсөн ариун улсыг цусаараа хамгаалахаар эрс шийджээ. Хизээч бүхийхгүй чирэг нуруу, хизээч мохгүй ирлэхэг зөрөг түүний халуун цээжний дурлзан лугшиж уудам талын зүрхний цоглолтой нэгэн ижил химнэлээр дуурна. Ийхүү домогт баатрын шин түүх ихлэж түүний хүнд алхуу бүрэн талын хөрсөнд мөнхрөн үлдэх цаг айс үе.
За гоё. За татчи хөх тэнгэрийн Хөх тэнгэрийн доорх хязгааргүй уудам талд догшин салхи архиран эсгэрч эдгийнхэн сүр хүчийг гитэн эрг шуурхыг зүгнэн буй мэт За ерөнхийдөө аппликейшн маань ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа. Тэгээ бас англиас болгож олох байгаа. Энэ зохиолуудаа бас өөрчилж олно, янзалж олно. За ингээ явандаа ингээ өөр шинжилтүүд ингээ хийгээ болно. За өнөөдрийн бичлэгийг дуусгая. Баярлалаа. Баяртай. Тийм бас ямар нэгэн бизнес санаа вебсайтыг аппликейшн хийх холбоотой асуух зүйл байвал бас асууж болно. За баяртай.